Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай, бүр уур урмээр нэгэн хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Април Холтон 1994 оны 7 дугаар сарын 6-нд Флорида мужид төрсөн. Хэрэг гарах үед буюу 2023 онд тэрээр 29 настай мөн Теннесси мужийн Нашвилл хотод амьдарч исэн. Apple ер нь маш тийм гэгээлэг хүн. Түүний TikTok хаяг нь 200 мянга гаруй дагагчдтай. TikTok дээрээ тэрээр олон хүмүүст урам зориг өгөхөөр тиймэрхүү зүйлсийг ярьдгаас гадна өөрт нь тохиолдож исэн хүнд хэцүү зүйлсүүдээ мөн тэр болгоныгоо хэрхэн давж гарч исэн тухайгаа ярьдаг. April TikTok дээрээ хүүхэд насныхаа тухай ярьсан байснаас нь хэд хэдэн зүйлийг дурдах юм бол тэрээр багтаа сургуульд явдггүй гэрээрээ сурдаг байсан юм байлээ. Тиймээс ер нь нэлээд нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж авдаг, найз нөхөдгөө гадагшаа гарч хүмүүстэй ярилцаж, найз нөхөдтэй болно гэдэг нь түүний хувьд хизээж бүтхээргүй том мөрөөдөл юм шиг л тухайн үедээ бодогддог байсан байгаа. Ингэж явсаар өсвөр наснд ирэх үедээ April найз өвгөөнтэй болж удалгүй бие давхар болсон байдаг. Гэхдээ түүнийг охиноо төрүүлээд удаагүй байх үед нь тэдний харилцаа нь муудаж тэд салцгаахаар шийдэн хоёр тийш болцгоосон юм байлээ. Харин үүний дараа April Donovan Holt гэх эрэгтэйтэй танилцсан. Тэд найзууд болцгоосон байдаг. April Donovan хоёр эхэндээ жирийн л нэг найзуудын харилцаатай байжгаад яваандаа тэдний харилцаанд гүнзгийрч үерхэж эхэлсэн бөгөөд удалгүй бүр гэрэлцхэн гэрлээд 3 жил болсныхаа дараа April бие давхар болж хосууд дундаасаа хүүтэй болсон байдаг. За Априлийн TikTok дээрээ хийдэг бичлэгүүдээс нь харахад тэрээр ер нь бичлэгүүд дээрээ дандаа бусад хүмүүст урам зориг өгөхөөр тиймэрхүү зүйлсүүдээ ярьдсан байлээ. Хэдий чамд яг одоо хэцүү санагдж байгаа ч гэсэн удахгүй энэ бүхэн дууснаа. Сайхан зүйлсийг бодож баг багаарч болов урагшлаарай, өөртөө итгээрэй гэх мэт иймэрхүү зүйлсийг ярьжсэн. Үүнээс гадна түүний TikTok дээрээ оруулдаг бичлэгүүд дээр нь нөхрөнч гэсэн нэлээд их гардаг. Тэд харилцааныхаа талаар зөвхөн сайхан зүйлсийгч биш, харилцаанд нь гардаг асуудлуудын талаарч гэсэн хэд хэдэн бичлэгүүд дээрээ дурдан ярьсан байдаг. Тэд нэлээд удаан хугацаанд санхүүгийн асуудалтай байсан, ажилласаа болоод удаан хугацааны туршид хол байх шаардлага гарсан, эрүүл мэндийн шалтгаанаас болоод мөн өөр хэцүү зүйлсүүдтэй тулгарсан гэх мэт иймэрхүү зүйлс хамтдаа байх үед нь тохиолдож исэн юм байлээ. Гэхдээ April нэлээд өмнө нь хийсэн өөр нэгэн бичлэгэн дээрээ нөхрийнхөө талаар ярихдаа өөрт нь маш хүнд цаг үеуд тулгараад байх үед түүний дэргэд байсан ганц хүн нь бол нөхөр нь. Анх нөхөртөөгөө найзуудын харилцаатай байж байгаад сүүлдээ үерхэд ер нь л анх найзууд болсон цагаасаа эхлүүлээд одоо хүртэл юу ч тохиолдсон нөхөр нь дэрэгт нь байж яг л найз шиг нь өөрийг нь огт шүүмжилдэггүй. Априлыг үргэлж дэмжиж байнга урам зориг өгдөг талаар нь ярьсан байдаг. За 2023 оны 7 дугаар сарын 28-ны өглөө бусад өдрүүдийн л адилаар эхэлж April өглөө босоод кофегаа уучаад тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн. April ер нь бодлоо зохицуулахын тулд өглөө болгон бичээд хийх зүйлсийнхаа төлөвлөгөө гаргаад тэмдэглэл хөтөлдөг юм байлээ. Түүний сэтгэл зүйчин ийхүү тэмдэглэл хөтлөхийг анх April санал болгосноор ийхүү өглөө бүр тэмдэглэл хөтлөх болсон. Энэ үеэр хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн байсан болохоор тэдний 7 настай хүүн бол гэртээ аав ээж хоёртойгоо хамт. Харин том охин нь яг хаана байсныг нь мэдэхгүй энэ талаар дурдсан ямар нэг мэдээлэл байгаагүй. Уг нь тухайн өдөр April ээж Jamie-гийнхаа хамтаар Barbie үзэхэд төлөвлөсөн байсан юм байлээ. Та хэд санаж байгаа бол яг энэ үеэр Barbie гараад ер нь нэлээд шуугилж исэн үе. Гэхдээ Donovan яг энэ өдөр ажилдаа болж таарад April бас гэртээ хийх юмнууд байсан болохоор ээжтэйгээ кино үзэж гиснаа болоод харин маргааш нь ээжийнхээ ажил дээр ээж дээрээ зочилж очихоор болсон байдаг. Түүний ээж Jamie-гийн хувьд тэрээр дунд сургуульд багшилдаг. Хэдийгээр хүүхдүүдийн хичээл нь амарсан байсан ч гэсэн жижиг сажиг хийх ажлууд байсан болохоор April түүн дээр сургууль дээр нь очиж туслахаар болсон нь энэ. Гэхдээ харамсалтай нь April дахиж хизээч ээжтэйгээ уулзаагүй. За Априлтай уцаар ярьснаасаа хойш хэдхэн цагийн дараа Jamie хүрэгнээсээ дуудлага хүлээн авсан бөгөөд нэгэн аимшигтай мэдээг хүлээж авсан байдаг. Donovan түүнд Априлыг ямар ч ухаангүй байж ахт нь олсон талаараа хэлсэн бөгөөд яг одоо түргэний машин дотор эмнэлэг рүү явж гин эмнэлэг дээр шууд хүрээд ир хэмээн хэлсэн байгаа. Энэхүү тэдний хоорондоо уцаар ярьсан харилцан ярианд мэдээж удаан үргэлжлээгүй. Jamie тэр дороо эмнэлэг рүү явхаар гэрээсээ яаран гарсан ба мэдээж түүний толгойд маш олон асуултууд эргэлдэжсэн. Яг юу болсон болоо? Охин маань зүгээр байгаадаа тэр юунаас болоод гимтээд бүр эмнэлэгт хүргэгдэж байгаа юм бол гэх мэт мэдээж маш олон асуултууд гараад ирж байгаа юм.
Харин хүрэгнийх нь хувьд мэдээж Жейми рүү залгахаас өмнө шуурхай албаны 911 утас руу залгах нь дуудлага өгсөн. Төрийн тусламжийнхныг болон цагдаагийн ажилтнуудыг тэдний хаягаар нь ирэх үед 29 настай Април байны өрөөнд байнан дотор толгойдоо ууд өглаад тэр уутныхаа ирэмгийг хүзүүн дээрээ тааруулж агаад скотчоор скотчдсан байдалтай ямар ч ухаангүй хэвтчихсэн байгаа. Цагдаагийн ажилтнууд Донованаас юу болсон талаар нь асуухад түүний хэлж байгаагаар өглөө Април тэр хоёр сэрээд Април кофегоо уучаад усанд орохоор угаалгын өрөө рүү орсон бол харин Донован хүүгээ сэрээгээд хувцаслаад хүүдээ өглөөний цай бэлдэж өгсөн байгаа. Хүүдээ өглөөнийх нь цайг уулгачаад эхнэр нь байны өрөөнд хэтэрхий удаад ахаар нь гадагшаа гарах гээд яарч исэн Донован хүүгээ очоод ээжигээ болж гин үү гэд асуугаад ир хэмээн явуулсан бөгөөд харамсалтай нь хүүн ээжигаа ийм байдалтай байхад нь байны өрөөнөөс олсон. Ингээд хүүгээ орилохоор нь яаран түүн дээр явж очисон Донован эхнэрийгээ тийм байдалтай байгааг олж хараад тэр дорн түргэн тусламжийнхныг дуудсан нь энэ. За түүний бодож байгаагаар эхнэр нь бол амиа орлох оролдлого хийсэн. Ер нь ч Април хэд хэдэн сэтгэл зүйн асуудлаас болоод байнгын сэтгэл зүйн эмчилгээ авах шаардлагатай. Байнга сэтгэл зүйчтэй уулзан ярилцдаг байсан болохоор нь тэрээр ийхүү бодож байгаа талаараа ч мөн дурдан ярьсан байдаг. За түргэн тусламжийнхаа Априлыг эмнэлэг дээр авч ирэх үед түүний биеийн байдал нь маш хүнд агаар дутагдсанаас болоод тархиндаа гэмтэл аван ямар ч ухаангүй ийм байдалтай байсан байгаа. Ер нь бол Априлийн тархин өвчээд эхэлсэн байсан болохоор эмчнэр түүнийг шууд сэхэн амьдруулах тасагт оруулан тусламж үзүүлэхээр оролдож эхэлдэг. Харин энэ үеэр Жейми эмнэлэг дээр ирсэн Доновантай хамт эмчнэр юу гэж хэлхийг хүлээгээд сэхэн амьдруулах тасгийн гадаа байж исэн ба мэдээж өмнө нь хэлсэнчлэн түүнд маш олон асуултууд байсан гэдг нь ойлгомжтой. Гэхдээ хачирхалтай нь Донован түүнд бараг л юу ч хэлээгүй. Дээрээс нь түүний эмнэлэг дээр гаргаж байгаа үйлдэлүүд нь Жеймид нэлээд хачирхалтай санагдсан байгаа. Яг өнгөцгөн харахад бол их нэртэй санаан зовоод бос цуугаал тэрүүгээр алхаал байж ядж байгаа мэт харагдчихсэн ч яг үнэндээ Жеймид тэр нэг л жүжиглээд байгаа юм шиг санагдсан. Тэр удаа Априлыг аврахаар оролдож байгаа эмчнэр гарч ирээд гэр бүлийнхэнтэй буюу Jenny, Donovan хоёртой ярилцах үед Donovan ерөөсөө ч эмчнэрийн ярьж байгааг ойшоохгүй байгаа юм шиг нэг л тийм тоомжиргүй хандчихснаас гадна бүр эмчнэрийн асууж байгаа асуултуудад хүртэл бараг л хариу өгөөгүй. Жейми л хүрхээ ганцаараа тэрүүгээр гүүгээд эмчнэртэй нь уулзаад охиныхоо биеийн байдлыг нь асуугаад явж исэн. Тэр байтугай эхнэр нь үхэл амьдралын зааг дээр ийм хүнд байдалд байх үед нь бүр 2 ч удаа Донован нэмэлгээс гаргаад гэрлүүгээ явчаад ирсэн. Гэхдээ тэрээр хинт ч яг яагаад гэрлүүгээ гүүгээд байгаа талаараа юу ч хэлээгүй. За ингээд Април байнан дотроос ухаангүй олдсноос хойш хэд хоног өнгөрч Жейми охиныгоо сэргэх байх хэмээн найдлага тавин хүлээж исэн боловч харамсалтай нь 7 дугаар сарын 31-нд 29 настай Април эмнэлэгт байх үедээ амьсгал хураасан байдаг. Априлыг энхүү амьсгал хураасны дараа мөрдөгчөд түүний цогцыг нь задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсэн бөгөөд 2-7 хоногийн дараа задлан шинжилгээний хариугаар Априлийн биед ямар ч гадны нөлөөтэй гэмтэл бэртэл байхгүй зөвхөн агаар дутагдсанаас болж амьсгал хураасан гэх шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарсан. Ингээд цагдаагийн газраас түүний үхлийн шалтгааныг нь амиа хорлол хэмээн дүгнсэн байдаг. За цагдаагийн газраас яг яагаад ийм дүгнэлт гаргах болсон бэ? Нэгдүгээр Априлийн 7 настай хүн түүнийг ямар ч ухаангүй байхад нь байны өрөөнөөс олсон. Хоёрдугаарт нөхөр нь түүнийг сэтгэл зүйн эмчилгээнд явдаг. Сэтгэл санаа нь байнгын тогтворгүй байдаг тул амиа хорлох оролдлого хийсэн гэж бодож байгаа талаараа мэдүүлэг өгсөн. Гуравдугаарт шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүртэл түүнийг гадны нөлөөгүй амиа хорлсон хэмээн үзсэн. Тэгэхээр эдгээр шалтгаанууд дээр үндэслэн энэ хэрэг дээрх мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсон цаашид мөрдлөг явуулах шаардлагагүй хэмээн үзсэн байдаг. Харин Жеймигийн хувьд бол охиноо хизээж амиа хорлох оролдлого хийхгүй гэдгийг нь мэдчихсэн гэж хэлж болно. Тэрээр цагдаагийн газар дээр очиод холбогдох хүмүүстэй нь уулзаад мөрдлөгөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ бол амиа хорлолт биш ээ хэмээн маш олон удаа хүсэлт гаргасан боловч хинч түүний энэхүү хүсэлтийг нь хүлээн аваагүй. Яг уу харамсалтай нь энэ бол маш түгээмэл байдаг үзэгдэл. Хэн нэгэн амиа хорлон нас барах үед мэдээж эргэн тойрных нь хүмүүс гэр бүлийнхэн найз нөхд нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд эргэн тойрных нь хүмүүс хайртай дотны хүнээ дотроо амиа хорлох талаар ийм бодол тээгээд явж байгаа. Сэтгэл санааны хувьд маш их уналттай байгаа гэдгийг нь гаднаас нь хараад мэдэх боломжгүй.
Тэгэхээр мөрдөгчдийн зүгээс бол Жеймиг охиноо амиа хорлсон гэдгийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нэг ээжил гэж харж исэн. Гэхдээ хачирхалтай нь энэ хэргийн хувьд мөрдөгчдийн бараг албаар шахуу үл тоогоод өнгөрөөсөн нэг зүйл нь гэвэл Април байнын дотроос олдох үедээ толгойдоо ууд өглөөд уудныхаа амсрыг скотчоор битүү ороодсон байсан шүү дээ. Гэтэл яг ийм байдлаар амиа хорлого хийн гэж бараг л байдаггүй. Үүнийг бол мөрдөгчд зүгээр л үл тоогоод өнгөрөөсөн. За Жейми хэдэн сарын турш энхүү цагдаагийн байгууллагаар явж охин нь 8 насаа алдсан хэрэг бол амиа хорлолт байгаагүй хэмээн заргалдажсэн боловч түүний үгийг сонсох ганц ч хүн байгаагүй. Тиймээс тэрээр өөрийнхөө чадах чинээгээрээ хувьдаа хувийн мөртлөг хийж эхэлсэн байдаг. Хамгийн эхлээд Жейми охиныхоо найзуудтай нь уулздаг. Гэтэл найзуудынх нь хэлж байгаагаар хэрэг гарахаас 2-7 хоног орчмын өмнөөс эхлүүлээд Април найзуудаа нөхрөөсөө салах гээд шүүхэд өргөдөл өгчихсөн байгаа талаараа болон энэ удаад түүнээс бүр мөсөн салахаар шийдсэн талаараа ярьжсэн байгаа. Өмнө нь Април Донован хоёр бас хэд хэдэн удаа салаад бүр сүүлд салахдаа 3 жилийн турш тусдаа амьдарч исэн юм байлээ. Уг нь Април Доновантай буцаж нийлэх үедээ харилцаа нь өмнөхөөсөө дээрдэх байх хэмээн найдажсэн боловч эсэргээрээ бүх зүйл уламд орцсон. Жишээ нь Април Донован хоёр байрныхаа түрээсийг хувааж төлдөг. Тэгсэн сүүлийн хэдэн сарын туршид Донован байрныхаа түрээсийг төлөхөө болсноос болоод тэд бараг гэрээсээ хөөгдөж гарах дээрээ тулчаад байгаа. Дээрээс нь нөхрийнх нь ааш өдөр ирэх тусам дордоод Априлыг яг л өөрийнхөө зарц боол мэт аашлах болсон. Гэх мэт иймэрхүү зүйлсийг Април найзуудтай яриад энэ удаад нөхрөөсөө бүр мөсөн сална, хүүхдүүдийнхээ асрах эрхийг өөр дээрээ аваад түүнийг амьдралаасаа бүр мөсөн алга болгоно хэмээн хэлсэн байдаг. Эхэндээ Донован Априлаас салахгүй хэмээн зүтгэж агаад удалгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд шүүхээр орж салахаар шийдсэн. Тэр байтугай бүр Донован хурмын бөгжөө хүртэл ломбарданд аваачиж тавиад мөнгө олгоод авцсан. Ер нь л тэдний харилцаа үүгээр ингээд бүр мөсөн дуусгар болж исэн гэсэн үг. За ээжтэй нь уулзаж ярилцсан Априлийн найзууд ч гэсэн түүнийг амиа хорлсон гэдэгтээ огт санал нийлэхгүй байгаа талаараа ярьсан байдаг. Учир нь найзуудтайгаа ярьж байхдаа Април нөхрөөсөө салсныхаа дараа юу хийх талаараа бүр төлөвлөгөөгөө гаргацсан. Хүүхдүүдээ өөр дээрээ аваад дараа нь бүр өөр тийшээ нүүгээд хүүхдүүдийнхаа сургуулийг хүртэл солихоор төлөвлөж байгаа талаараа ярьж исэн. Гэтэл ийм их зүйл төлөвлөөд маш их эрч хүчтэйгээр шин зүйлсүүдийг хүртэл туршиж үзэхээр төлөвлөж исэн найз нь 1-7 хоногийн дотор ингээд учир битүүлэг байдлаар амиа хорлно гэдэг нь найзуудынх нь хувьд бол нэлээд сэжигтэй ямар ч хавцалтаагүй санагдчихсан байгаа. За энэхүү охиныхоо найзуудтай нь ярилцсныхаа дараа Жейми зээх хүүтэйгээ мөн ярилцаж үзсэн байдаг. Тухайн өдөр яг юу болсон талаар санаж байгаа бүх зүйлээ имэдээ яриад өгөхэд нь хүн дараах зүйлсийг ярьсан. Ер нь бол Април Донован хоёр байнгын хэрүүл маргаантай байх болоод нэлээд удаан хугацаа өнгөрсөн юм байлээ. Тухайн өдөр ч гэсэн яг л өмнөх өдрүүдийн адилаар өглөө эрт аав ээж хоёр нь муудалцаж эхэлсэн байгаа. Гэхдээ хүүгийнхаа хажууд муудалцахгүй тулд тэд угаалгын өрөөнд ороод бие рүүгээ орилж хашгичж эхэлсэн бөгөөд энэ үед хүүн аав ээж хоёрынхоо юу ярьж байгааг сонсохын тулд угаалгын өрөөний хаалганд чихийн наан хэсэг сонсож үзсэн. Гэхдээ тэрээр аав ээж хаан ярианаас юу болоод байгааг нэг сайн ойлгохгүй бас тэдний хоорондоо ярьж байгаа зүйл нь сайн сонсогдохгүй байсан болохоор нь өөрийнхөө өрөөнд явж ороод орон дээрээ хөвтчээтэл нэлээд хугацаа өнгөрсний дараа аав ээж хоёрынх нь хоорондоо муудалцах нь намжих шиг болсон. Гэтэл удалгүй аав нь өрөөнд нь орж ирээд түүнийг авч гарах байгаа юм шиг гадуур өмсдөг хувцснаас нь өмсүүлээд дараа нь түүнд өглөөний цай бэлдэж өгсөн. Тэгснээ хүүдээ хандан ээж чинь яагаад угаалгын өрөөнд дуудаад байна? Очиод ээжээгаа өглөөний цайгаа уу гэд дуудаад ир хэмээн хүүгээ явуулснаар хөөхий 7 настай хүү ээжээгаа тийм аимшигтай байдалтай байгааг нь олж харсан байдаг. Харин Донован бол мөрдөгчдөд өгсөн мэдүүлэг дээрээ их нэртэйгээ өглөө эрт муудалцаад хамтдаа угаалгын өрөөнд орсон талаараа огт дуртаагүй. За энэхүү зээ хүүтэйгээ ярилцсныхаа дараа Жейми цагдаагийн газарт өргөдөл гарган охиныг нь амиа хорлсон хэмээн хэргийг хаасан тэрхүү мөрдлөгийн бүрэн тайлантай танилцах хүсэлтийг гаргасан байгаа. Гэхдээ энэхүү хүсэлт нь бас зөвшөөрөгдөхгүй удаад байсан болохоор Жейми холбогдох байгууллагууд руу хандан гомдол гаргасаар эцэст нь ямар ч байсан мөрдлөгийн 73 хуудас тайланг гар дээр авч чадсан. Ингээд Жейми тайлантай нэг бүрчлэн танилцаад үг өсөг бүрийг нь алдалгүй тайлан дээр шинжилгээ хийж эхэлсэн байгаа. Хамгийн ихэнд түүний анхаарлыг татсан зүйл нь гэвэл тайлан дээр энэхүү хэрэг нь ямар ч гадны нөлөөгүй хэмээн дурдсан явдал. Гэхдээ Жейми эмнэлэг дээр охиныгоо асарч авах үедээ охиных нь бугуун дээр болон хүзүүн дээр хөхөрсөн уул мөрөөд байгааг олж анзаарсан.
Тиймээс тэрээр шүүх эмнэлгийн дүгнэлттэй мөрдлөгийн тайлан харьцуулаад үзэхэд шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол охиных нь буун дээр болон хүзүүн дээр за тэр байтугай гуй болон шагаан дээр нь ч мөн хөхрөлтүүд үүсээд бүр гуйных нь дотор талд эртээ зүйлээр зүссэн юм шиг шарх үүссэн байсан талаар дурдсан байсан. Харин мөрдлөгийн тайлан дээр энэ талаар юу ч дурддагдаагүй. Үүнээс гадна өөр нэг мөрдөгчдийн үл тоосон зүйл нь юу байсан бэ гэхээр Априлийн толгойд углаастай байсан уудан дээрээс болон уудыг битүүмжилж болсон скотчын дээрээс хурууны хий олдсон. Гэхдээ энэ хурууны хий нь Априлийн хурууны хий биш. Нөхрийнх нь хурууны хий байсан болж таардаг. За энгийн үний үүднээс харахад хүртэл хэн нэгэн амиа хорлох гээд толгойдоо ууд углаад тэр уудаа скотчоор хүзүүгээ дагуулan ороогоод байж исэн бол мэдээж хохирогчийн хурууны хий уудан дээр болон скотчын дээр гээд хаасайгүй үлдэж таарна. Тэгвэл хачирхалтай нь Априлийн хурууны хий уудан дээрээс ч тэр скотчын дээрээс ч тэр огт олдоогүй. Зөвхөн нөхрийнх нь хурууны хий л олдсон. За бүр боли магадгүй Донован Априлийг олоод сандарсандаа ууданд хүрээд хурууны хий нь уудан дээр үлдсэн гэж бодъё л доо. Мэдээж энэ нь нөхрийг нь хүн амны хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт болж чадахгүй. Гэхдээ Априлийн хурууны хий уудан дээрээс олдоогүйгээс нь харахад энэ хэргийг бүр анханасаа амиа хорлолт гээд хэргийг хаах ямар ч үндэслэл байгаагүй гэдг нь харагдаж байгаа. За хэдийгээр Жейми ийм чухал зүйлсүүдийг тайлан дээрээс олж илрүүлсэн ч гэсэн цагдаагийн газар дээр явж очиод төсөлд гаргах юм бол дахиад хинч түүний үгийг сонсохгүй гэдгийг мэдчихсэн болохоор тэрээр 2024 оны 9 сард Доновантай холбогдсон FaceTime-аар өөртөө ярих зүйл байна хэмээн хэлээд тэд хоорондоо FaceTime-аар холбогдсон ярьсан байдаг. Ийхүү Доновантай ярихдаа үүнийгээ Жейми утсан дээрээ бичлэг болгоод хураагаад авчихсан юм байлээ. Жейми түүнтэй холбогдсон ярих үедээ за би мөрдлөгийн тайлантай танилцаад ийм зүйлсийг олж илрүүлсэн. Чиний хурууны хээчин аллагын зэвсэг гэж хэлэгдэж болох зүйлс дээр үлдсэн байна. Хэрвээ чи ядаж надад юу болсон талаар бүх үннийг хэлээд охиныг минь амиа хорлоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол би эдгээр нотлох баримтуудыг авч очиод шийдвэрлэгдээгүй хэрэгүүдийг шийдвэрлэдэг байгууллага тандан эцсийг нь хүртэл явах болно хэмээн Донованд хандан хэлсэн байгаа. Харин Донован энэ үед нэг ийм түүхийг зохион ярьсан. Түүний хэлж байгаагаар бол тухайн өдөр Април Донован хоёр бэлгийн харьцаанд орж байгаад Донован түүний толгойд ууд углах хүсэлтийг гаргахад Април үүнийг нь зөвшөөрөөд тэгээд тэд ийм байдлаар үргэлжлүүлэн бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ гинэтгэл бүх зүйлс буруугаар эргэж Април ухаан алдан унсан бөгөөд буцаж сэрээгүй гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Мэдээж Жейми түүний ярьсан энэхүү түүхэнд огт итгээгүй. Учир нь Априлийн найзуудын хэлснээр бол тэдний хоорондын бэлгийн харилцаа нь Априлийн Донованаас салах болсон гол шалтгаануудынх нь нэг байсан. За яг юу болсон бэ гэхээр Април амь насаа алдахаас хэдэн 7 хоногийн өмнө Април Донован хоёр муудалцаад явах үедээ Донован түүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байгаа. Април түүнийг болиулахыг оролдож бүх чадлаараа тэмцэн түүнээс холдож зүхтахаар оролдож исэн боловч Донован маш эрцгийгээр түүний хүсэхгүй байгааг үл тоомсорлон хүчээр бэлгийн харьцаанд орсон. За эхнэр нөхөр байна уу, найз охин, найз залуу байна уу хамаагүй хэн нэгнийг хүсэхгүй байх үед хүчээр бэлгийн харьцаанд орно гэдэг бол хүчингийн хэрэг мөнөөсөө мөн. Үүний дараагаас Април дахин Доновантай дотн харилцаанд орохгүй байхаар шийдсэн бөгөөд түүнийг харах бүрт түүний хийсэн үйлдэл нь бодогдоод бүр дургуун хүрээд харах бүрт сэжиг нүрч байгаа талаараа найзуудтай ярьсан байдаг. Гэтэл гинтгэл тухайн өдөр муудалцажсэн Донован сайхан харагдаал толгойдоо ууд углахыг нь хүртэл зөвшөөрөөл тийм утгагүй юм бол угаасаа байхгүй. Жейми ч гэсэн үүнийг сайн мэдчихсэн. Гэхдээ хамгийн чухал нь Донован өөрийн биеэр Априлийг амиа хорлоогүй гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн явдал. Ингээд Жейми энэхүү бичлэгээ барин Нашвиллийн цагдаагийн газар дээр очисноор охиных нь амь насаа алдсан гэмт хэргийн мөрдлөг дахин нээгдсэн байдаг. За ингээд мөрдөгчөд Доновныг хилцээр авчирн дахин түүнээс мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд энэ удаад тэд хүүгийнх нь мэдүүлгээс тухайн өдрийн өглөө юу болсон талаар бүгдийг нь мэдж байгаа болохоор бүх зүйлийг үннээр нь ярих хэмээн шаардсан. Ингэснээр 2024 оны 9-р сарын 20-нд Донован Априлийн амь насыг хүнөөсөн хэмээн хэрэгээ хүлээсэн байдаг. Түүний ярьснаар тухайн өдөр яг юу болсон бэ гэхээр Април Донован хоёр муудалцаад хүүгийнхаа хажууд муудалцахгүй тулд байны өрөөнд орж байгаад маргалдаж эхэлсэн. Энэ үед Донован хэтэрхий их ууралснаасаа болоод Априлийн хоолойг нь боож эхэлсэн бөгөөд Април чудалгүй ухаан алдан унсан байгаа.
Харин энэ үед Донован түргэн тусламж дуутрахын оронд Априлийг байнын дотор оруулж хэвтүүлээд толгойд нь уут өглөн скотчоор дээрээс нь оруулсан. За өмнө нь хэлсэнчлэн агаар дутагдсанаас болоод эмнэлэг дээр ирэх үед Априлийн тарих аль хэдийн үхчээд эхэлсэн байсан шүү дээ. Гэхдээ тэр үед Април арай амьсгал хураагаагүй байсан. Тэгэхээр Донован тэр дорн түргэн тусламж дуудсан бол магадгүй Април одоо ч гэсэн амьд байх боломжтой байсан гэсэн үг. Ийхүү эхнэрийнхээ толгой дуут углаад скотчоор орон байнын дотор орхисныхоо дараа Донован түүнийг тэнд нь үлдээгээд хүүгийнхээ өрөөнд орон хүүгээ хувцаслаад өглөөний цай бэлдэж өгчөөд ээжээгээ өглөөний цай уу гэд дуудаад ирээ гэд хүүгээ явуулсан. Тэгэхээр анханасаа Донован 7 настай хүн угаалгын өрөөнд явж орох үедээ амьдралтаа хэзээ ч мартаж чадахгүй тийм аимшигтай дүр зураглалыг олж харнаа гэдгийг нь мэдчихсэн болж таарч байгаа. Бүр хүн яаж юм харгас байж болдог байна. За ингээд мэдүүлэг өгснөхийн дараа Донован тэр дороо бусдын амь насыг санамсаргүй байдлаар хөнөөсөн, цагдаагийн ажилтнуудад худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгээр баривчлагдсан хоригдсон. Түүнийг хоригдож явах үеэр Жейми болон Априлийн ойр дотны хүмүүс энэ хэрэг ердөөсөө санамсаргүй байдлаар үлдэгдсэн хүн амны хэрэг биш ээ. Нэгдүгээр зэргийн хүн амны гэмт хэрэгт тооцогдохоор ийм хэрэг шүү дээ хэмээн шүүх рүү удаа дараа өргөдөл гаргасан байдаг. Мэдээж санамсаргүй байдлаар хүний амь насанд хүрнэ гэдэг чинь өөрөө шал өөр ойлголт. Жишээ нь жолоо барьж явах үедээ уцаа оролцож жоод хэн нэгний амь насанд хүрсэн бол энэ нь санамсаргүйгээр үлдэгдсэн хүн амны хэрэгт тооцогдно. Тэгвэл яаж хэн нэгний хоолойг боож ухаан алдуулаад толгойд нь уут углаад скотчдоод 7 настай хүүхдээрээ олон улсын явдал санамсаргүй үйлдэл байх юм. Энэ бол дахиад цагдаа нарын гаргасан алдаатай үйл ажиллагаа байсан. Яагаад гэхээр Донован маш хурдан санамсаргүй байдлаар бусдын амь насыг хөнөөсөн гэх хэрэгтэй өөрөө хэрэгээ хүлээсэн болохоор шүүхээс түүний хэрэгийнхэн зүйл ангийг хүндрүүлэх боломжгүй. Хэрэгээ хүлээхээс нь өмнө харин зүйл анги солигдох боломжтой байсан. Тэгэхээр тийм хурдан анхны мэдүүлэг дээрээ л хэрэгээ хүлээснийг нь харахад Донован ч гэсэн энэ тухай мэдчихсэн баг. Ингээд тэрээр хэрэгээ хүлээсэн тул мэдээж шүүх хурал бол болоогүй. Харин 2025 оны 2 дугаар сард шүүхээс түүнд санамсаргүй байдлаар бусдын амь насыг хөнөөсөн хэрэгээр 2 жилийн хорих ял болон 8 жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон байдаг. Тэгэхээр Донован гэж галзуу амьтан 29 настай эхнэрийнхээ амийг хөнөөгөөд 7 настай хүүхдэрээ ээжийнх нь бараг амьгүй болсон биеийг олуулсныхаа дараа ердөө 2 жил хоригдол гарч ирэх нь байна. За энэ нэргийн талаар бол бүр үнэхээр хэлэх өгч алга. Та бүхэн маань бас энэ талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл өгч болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мэгмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.